инчинлээ атгахсан. Амар гоё юм дэглээ. Яар эри. Тэр нь бол амар таалаг. Тэгэл үзэндээ. Ингэнэ. Чулайчлоо. Яасан харуулна. 13 лей. Одоо би бахан махавсан. Тэгээд юу? Ханы авраг. Ханы авраг нэг юм хөө 19 лей. Өхрийн мах, зүсэн мах 23 лей. Жижигсэн мах 15 лей. Спинach энэ бараг хамгийн хямдхан юм байсан баха. 499 5 ийм wrap авсан. Юу ч хэлбэ элдвэн гол элцэн гол юу гэдэг вэ? За энэ болохоор нь штэ. За энэ болохоор 579 лей. Банк 40 лей атгахсан. Rice cakes 379 лей. Тирамису хийж байгаа. Энэ болохоор хямдраад штэ. 8 лей болж байгаа юм. За 700 г авокадо хэдэн төгрөг болсон бэ? 14 лей. Энэ нам дуртай 779 лей. Үнэний цэвэрсүү 1211 лей. Энэ нэг waffle маягийн юм 731 лей. Тэг йогурт амар гоё юм бэлээ. Instant crackers. За энэ 3.7 лей нийлээд 2.1 лей whipped cream 589 лей 299 лей 1821 лей. Өнөөдөр орой олон пицца идэж байгаа. Тэгээд чиз болохоор 1589 лей. Бэр ширхэг дрож 238 лей. Какао 115 лей. Ингээд нийлээд нэг ийм зүйл болж байна. За одоо пиццаны хагуулаа бэлдээ. Ямар нэгэн юм жижигхэн сав алга тэгэхээр бэлгийн юм болоод ирлээ. Тэн дээрээ штэ пиццаны гууланд юу авах вэ? Тос хийн, дрож хийн, усаа хийх нэг хэрэгтэй байна надад. Хэнийг ирэхээс өмнө юмнуудаа амжуулчмаар байна. Энд чинь нөгөө юуны галтайгаа болохоор паблик галтайгаа болохоор хүмүүс ирчихээр мэдгүй амар тухтай юм хийж чаддгүй маа. Ингэж тухтай ярьж чадахгүй. Дрож хэрэгтэй. Би энд яг 2 сар байрлаж байгаа болохоор 1 кг гурлаа гэсэн. Угаасаа яг энийг хэрглэж таарна. За одоо ингээд хэрэг ашиглахаас хамааран эн чинь бас хөөн гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээ би ганцаараа байгаа юм чинь. За баг энэ баг болно дөө. Энэ их юм шиг санагдаад байгаа юм да яагаад ч юм. Та зүгүүдээ хэлчих юу болоо. За ингээд тэгээд энэ усан дээр жоохон тос хийж нэмж өгнө. Румын амьдрах ямар байна гэдгийг хэлье. За гэхдээ одоо энэ хүн бүхнээс шалтгаалаад, нөхцөлөөс шалтгаалаад бол өөр байна. Тийм болохоор би яг өөрийнхөө талаас нь хэлж байгаа. За ингээд би болохоор жоохон хотоос зайдуу газарт байрладаг. За нэг 10 км-ийн зайтай хотын төвөөсөө. Тэгээд очиж ирэх гэж баг өдрийн талны явдаг. Тэгээд би нөгөө энд далайн хэр ирсэн 2 сар. Тэгээд би яг амралтын өдрүүдрээ л ийшээ явж гарч байгаа. Тэгээ одоо би явхад нэг энэ чинь ингээд 5-7 хоног хэр чинь 4-7 хоног болсон байна. Амар хурдан өнгөрч ин цаг бол амар хурдан өнгөрч. Би яг Туркид сурдаг байхгүй юу магистра. Турктай харьцуулахад бараг л Турктай адилхан. Би тэгээ сая мах энтер авахад Туркээс бараг мах нь хямдхан байгаа маа хийж. Тэгээ харахаар янз бүрийн олон ингээд culture буюу соёлыг ингээд хадгалсан тийм юм шиг санагдаж байгаа надад. Тэгээ ингээд хүмүүстэй харьцаад үзэхэд гэжтэй би румын хэл мэдэхгүй л те. Энэ нэг хүмүүс нь румынээр ярьдаг. Румын гэдэг нь болохоор жаахан шал өөр хэл. Итали, Францтэй төстэй юм ааш. Би Итали, Францыг бас
мэдэхгүй болохоор бас хэлж мэдэхгүй байна. Эцсийн харьцаа одоогоор болохоор надад хүмүүс амар тусархаг. Ингээ миний галхайж байгаа газар ч гэсэн амар хөөрхөн надад тусалж байгаа. Би тэгээд ерөөсөө гадуур олонний хоол идэхгүй байгаа. Өөрөө өдрийн хоолоо эндээсээ бэлдэж аваад угаасаа галтайгаа байгаа юм чинь тэгэл гадуур хоол үрж яах юм тийм үстэй. Гадуур гарахтай хаа гаднаас хоол бол иддэг. За нэг иймэрхүү болсон гурил маань. Одоо нэг цаг байлгүй дулаан газар. Тэгээд ер нь энэ тохоо амьдрал бол дайжгүй. Гэтэ энэ ингээ Европтой хамгийн барыг хямд хотуудаа орч магадгүй. Сонгон сармис зүсээр махаа хамт урна. Хоёр хүн сармис тэгээ нэг сонь. Метротой, трамвайтай, автобустай бүх юм бол байгаа. Тэгээд надад юу нээр таалагдсан. Нийтийн тань амар хям санагдсан. Ягаад вэ гэвэл ингээд сараараа төлж болно, эсвэл өдрөөр төлчих болно, эсвэл хэдэн ширхэг билет ямар байгаагаасаа төлчих болно. Одоо би жишээлбэл ингээд зөвхөн амралтын өдрөөр гарч байгаа болохоор 24 хоногт тэгээд 8 рон буюу ойролцоогоор нэг 7200 8 рон төлөнгүүтэй ямар ч хамаагүй тээврийн хэрэгсээ сууж болно. Гэтэ метронд мөнгө төлөл угаасаа тусдаа мөнгө төлнө. Тэгээ ингээд хүмүүс ингээд надад амар хөөрхөн санагдсан юм. Дандаа ингээд тэрэг түрээ яваад байдаг. Ингээд бид нар жоох хөөгдөхтаа нэг барбины тэрэг, барби ингээд тэрэгэн суулгачаад ингээд зүгээр түрээд явдсан шүү дээ. Дандаа нэг тэрэгтэй зөө өвөө ивэ амар хүмүүс амар юу загварлаг. Дээрс амар спортоор хичээлдэг. Яг хотын төвөөрөө болохоор ингээ англиар ярихад бас сайн ойлгож байгаа. Энэ миний байлж байгаа хэсэж байгаа нь хотын завхруугаа болохоор ер нь хүмүүс жаахан англиар бага ингээд ойлгодог. Гэхдээ аялаад явж байхад ямар нэгэн музейд мөнгө төлөхөд гадаад хүн румын хүн гэж ялахгүй. Яг том хүн бол томныхаа мөнгийг төлнө, хүүхд бол хүүхдийнхаа мөнгийг төлнө. Тэгэл болоо өөр юм байхгүй. Надад тэр нь бол амар таалагдчихж байгаа. Бүгд яг ижил тэгш илүү тэгш тэр нь амар таалагдж байгаа. Тэр юун дээрээ хоолндоо. Ёо, пицца дээгүү. Амар бигт амар өсөд байна. Би уг нь эний хажуугаар десертэ бэлтээ гэж бодсон. Ингээс бэлтчих тийм юм уу гэж бодох юм. Эсвэл дараа нь бэлтэх юм. Heç мэдэхгүй байна. Пиццанд олив ордог. Гэтэ би нэг олив авсангүй л дээ. Заавал тэгэл стандартын дагуу хийх шаардлага байхгүй шүү дээ. Өөрийнхөө туртай ногоогоо хийгээл болоо шүү дээ. Олив тэгэд үнэтэй ч байсан санагдаад байна. Би ингээ Монгол байхдаа хоол их амар туфтай байсан. Тэгэл төрөл бүрийн хоол туршаал. Ингээд би нөгөө дүүгээ машинаа хүргдэгээс авахгүй юу. Тэгээд дүүгээ хүрхтээ өөрийнхөө хоолойш бэлтчихнэ. Гэтэ би дандаа өмнөх шөнө бэлддэгээс өглөөс тусч чадахгүй. Монголын түүжил ямар илээ? Улаанбаатарын түүжил ямар илээ? Бид нар бүгд мэдж байгаа шүү дээ. Ажилдаа цагтаа хэмжмаар байвал тэгэл доор ээж нэг 2 цаг юм л гарчихдаг гэрээсээ. Тэгээд би дүүгээ түүжил гайгүй тэгээд өчтдөг. Тэгээд би өөрөө болохоор ажил дээрээ бараг цагийн өмнө ирчдэг бас ахгүй хаяа би ихтэй үнэхээр машин ярих үнэхээр дургүй байсан. Ягаад гэвэл амар төвжиж зогсоод төвжмээгүй санагдана. Тэгээд хоолоо хийж идэхээр угаасаа мөнгө нь ч хэмнэлтэй. Чидээ бараагаа өөрөө ингээд сонгоод авч байгаа болохоор юмны химийн байц орохгүй шүү дээ. Энэ бол хамаагүй дээр. Өөрөөсөө бол эрүүл хоолноос би өөрийгөө ерөөсөө мөнгө хамруулах байгаа. Бүх химийн хэмжил одоо гараараа миксерт гэл үзэндээ. Угаасан гайгүй л үттэй. За одоо ингээл таван байж тийшээ.
чиз хийн. Маш олон чиз. Тэгээд махаа хийгээд хэдэн ногоо хийгээд тэгээ бол жоохон багтцсан юм уу? За хахад чинжүү байгаа, брокколи байгаа, ингэсгээд юм байгаа. Ингээд энд тийм хаа жоохон тараагаагүй. За хахад тэгээ чинжүү хийн. Харж агаад хаана эсвэл юу байна? Харж агаад сам чинжүүгээ хийгээд нэг тал нь чинжүүтэй нэг тал нь брокколи. За ингэнэ. Ингэж агаад ойлголоо. За ойлголоо. Би чинь чиз нь амар нугасгүй хүн. Чиз заавал байх хэрэгтэй. За тэгээд ингэ болчихж байгаа. За ингэ дик буюу нэг дүрэл авна. Oh shit. Нэг дүрэл авна. Нэг за зэн. Oh shit. За яах вэ? Ингээд хийгээд. За энэ талдаа багтдаггүй. Яах вэ? Тэгээд ингээд ингэж багтаагаад. За ингэ болоо. Өнөөдөр крем ээ. За ингээл нэг лейгээл тавихад болох юм шүү дээ. Би ч жоохон фейлтэй байна. Жоохон фейл болоод шүү. Талыг нь тавих юу гэнэ? Чиний ийш тийшээ чинь те. Юу болох вэ зүйл чинь? Ингээд. Тэ энэ take it out. За ингээд болоо. Одоо энэ хамгийн сүүлийн юм болохоор ингээл тавьчих. Энэ амар тип болсонгүй за явах удаагүй. Одоо ингээд үлдсэн. За тэнд юм болж байна. За ингээд. За хажуу талд нь хүрсэнгүй шүү. Арай хүрсэнгүй. Фейлдчихлээ энэ талд. Эндээс жаахан. Энэ зэрэг маань тэгээд өөрийн гэсэн юм та. Энэ хүн дэвсэн сайхан заваар болсон юм байна. Тэгээд за одоо шигшин. Одоо шигшин. Оо. Мисаа шигшин болсон. За. Энэ бүр хаа. Энэ бол юу? За. Үсвэрч. Шигшин. За нүгтэй. Одоо ингээд хүрчэндээ. Түлээ ажиллаа. За тэгээ миний влог энэ үнд үзсэн баярлаа. Тэгээд download хийх баяр та.